Дархуул аймгийн Цэсэг даргын санаачлагаар нийгмийн салбарын харийн агентлагууд нэгдэж нийгмийн үйлчилгээг танд сарын аяныг зохион байгуулж байна. За энэхүү аяны хүрээнд Дархан сумын 4-8 дугаар багийн Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд орцгонголд амьдрах иргэд, за хорхоос суллагдсан иргэд буюу за зорилтод бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. За энэ үеэр зорилтод бүлгийн иргэдийг үзлэх шинжилгээ, засаргаас сувилгааны тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг ч мөн давхар зохион байгууллаа. Эрүүл мэндийн газраас бол нарийн мэргэжлийн эмчнэрийн баг ажиллаж байна. Баг маань 14 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Хөхний болон умаа хорт хавдар илрүүлэх, дох бэлгийн замын халдвар илрүүлэх, дээр нь сэтгэц мэдрэлийн хүүхдийн эмч нар, дотрын эмч, зүрх судасны эмч нар яваад үзэж байгаа. Энэ эхний үзлийг госоод өрхийн эмнэлэг дээр өмнө өглөө эхэлсэн. Тэгээд нэлээд олон хүн дээр одоо группийн болоод асаргааны тэтгэмж асуудлыг шийдээд байж байна. Жирэмснээс хамгаалах эм хэрэгслийг бас тараагаад байж байна. Энэ эмнэлгийн хэрэгсэлд одоо витаминаар хангаад ийм ажлуудыг хийж байна. Тэгээд цаашдаа бол энэ үслэг бүх багуудаар ингээ явагдана. Зорилтод бүлгийн иргэд энэ нийгмийн эдис гэдгийг мэдрүүлж Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон за хүүхэд өрх толгойлсон эцэг эхчүүдийг за эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Госгот өрхийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчнэр эхо зүрхний бичлэг за эрүүл мэндийн үзлэгийг хийж за нийтдээ 100 гаруй иргэд хамрагджээ. Энэ чинь яг хүн бүхэнд ойртож үйлчлэг нь ерөнхий үйлчлэгээр ард ойрлох гэсэн үг л дээ. Энд бол одоо энэ дэрсэн иргэд бол баялагдах гэсэн үг шүү дээ. Одоо энийхээ үзүүлчээ доторт зүрх судасны үзүүлэлт гэж бодож байна. Үйлчлэгээ өгчээсэнд баярлал ороод энэ дээр дотортоор үзүүлчихэл одоо шивэхэнд үзүүлээ дахиад иргэд иргэсэн бичгийн аваад зогсож байна. Сайхан л манайх ч нөгөө хуучин дархан чинь шин дархан руу явахаар чинь эндээ үзүүлгээд байдаг байхгүй. Тэгээд бас доторын нарийн мэргэжлийн эмч байхгүй. Тийм учраас энэ бол зүгээр л айтайхан юм болж байна. Тий, хурж байна. Ямар ч байсан ингээд иргэдийнхаа төлөө ингэж нэг удаа ч гэсэн ингэж үйлчлэг явуулж бас зүгээр л юм байна. Ер нь улирдаа тийм ч зүгээр л дээ ер нь бол одоо энэ чинь шинэ дарга явуулж үзэх хүн ховор байгаа шүү дээ бас. Өрхийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчнэр ирж үзлэг онцлогоо хийж байгаад иргэд талархалтай хандж байлаа. За госгот өрхийн эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамруулах асаргаа сувилгааны тусламж үйлчилгээ үзүүлсэн бол за харин хөгжлийн төвд зорилтод бүлгийн иргэдийг витаминжуулах ажлыг ч өрнүүллээ. За Дархан сумын 4-8 дугаар багт үйл ажиллагаа явуулах 14 эмийн сан хамтран зорилтод иргэдийг витаминжуулах ажлыг зохион байгуулжээ. За дархлаа сайжруулах салмон болон витамины багцыг за 300 гаруй иргэдэд үн төлбөргүй олгожээ. Хоёр юм байна. Би сая энэ годмонд явж байгаа сонсчихвол тэгэл витамин жуулчийн та яваад очих гэхээр нь очиод хурц ирээд витамин авчихлаа. Гоё юм байна, сайхан юм байна. Одоо харин сая энэ өрхийн эмнэлэг дээр эмчнэр өсөж байгаа юм биш үү? Би сая дуулчихлаа. Тэгэл одоо тийшээ явъя даа гэж бодоод витаминд хамрагдчихлаа. Одоо тэгээд тэнд очиж үзүүлье. Би өндөр сэтгэлтэй байна. Витамин жуулж үнэгүй бүх эмчилгээ, шинжилгээ, мэдлэгээ, эхо бүгд нь харж харууллаа. Тэгээд айгүй өндөр сэтгэл өндөр байна. Витаминч тарааж байна. Тэгээд эрүүл мэндийн талаар ийм сайхан анхаарал тавьж байгаа та нартаа эрүүл мэндийнхандаа халуун мэнд хүргэе. Нийгмийн үйлчилгээг танд аяны хүрээнд хуучин халамжийн байр буюу за хөгжлийн төвд боловсролын бичиг баримтыг нөхөн олгох, суурилан бүрэндэнд боловсролыг дүүцсэн хөтөлбөрөөр хамгаалах, мэргэжил олгох сургалтанд хамруулах, за нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг ажлуудыг зохион байгуулж байлаа. Манайх аяны өрөөнд болохоор өдөр 7 одоо энэ сарыг дуустал энэ аяны өрөөнд байнгын байгууллагуудтайгаа хамтарч энэ хөгжлийн төв дээр 7 хоног болгон ажиллаж ард хэрэгцээтэйгээ уулзсан хөтөлбөр өгж ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар болохоор эрүүл мэндийн даатгалд хөгжлийн бэрхшээлтэй 2 хүнийг эрүүл мэндийн даатгалаар сонголт хийлээ. 0-оос 16 насны хүүхдүүд эрүүл мэндийн дэвтэр хэрэглэгээ болцсон учраас дэвтрийг юу яаж авлаа? Хурааж аваад төрсний гэрчлэгээр үзүүлээрэй гэж зөвлөгөө өглөө. Нэг сайн дурын даатгуулагч маань хуваараа төлж эхэллээ. Эрүүл мэндийн даатгалд нэг даатгуулагч ажил хөдөлмөр эрхлэв гэдгээр өнөөдөр төлөгдсөн байна. Нийгмийн даатгалын хилцээс нийгмийн үйлчилгээг танд сарын аяны хүрээнд за хөгжлийн төвд 2 байцаагч ажиллуулахаар болсон байна. За нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг энэ үеэр зохион байгуулж байна. За нийгмийн үйлчилгээг танд аян сарын туршид Дархуул аймагт үргэлжилнэ.